Орон нутгийн замын төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шатаа захимжуулж энэ ажил бүрэн дууссан байна. Гэвч иргэд аж ахуй нэгж тээврийн хэрэгслийн эзэмшигч нар төлбөр үүсгэсэн захим нэхэмжлээ төлж барагдуулахдаа хориг байна. За өнөөдрийн байдлаар 420 мянга гаруй тээврийн хэрэгсэлээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөг байна. Үүн дотор 500 мянгаас 1 сая төгрөгийн төлбөртэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн аж ахуй нэгж байгаа юм байна. Олон улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлтгэр хот хоорондын авто зам ашигласны төлбөр авах цэгүүд 2026 оны 6 сард бүрэн захимжиж дууссан байна. За төлбөр авах цэгүүд захимжснаар зам хэрэглэгч, жолооч, тээвэрчдэд түргэн шуурхай үйлчлэг үзүүлэх, төлбөр авах цэг дээр төвчрөл дараал үүсэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ тооцоо хийхгүй байх давуу талуудтай болсон ч иргэд төлбөрийн нэхэмжлэлийг барагдуулж хөвшээгүй байна. Иргэдтэй болохоор ая тухтай зогсоох нөхцөлийг бүрдүүлээд энэ удаадаа хаалтаа болно гэд юу яахгүй байгаа. Буулгах гарахгүй зохицуултаа хийсэн байгаа. Наадмаас хойш бол хөдөлгөөн сэрэгжээд хөдөлгөөний ачаал буураад ирсэн тохиолдолд энэ тохиргоо мөн системийн мөн тохиргоо нэгтгэр байгаа. Тэгэхээр зэрэг төлбөрийн өндөр төлөлттэй иргэд маань төлбөр авах цэгүүдээр нэвтрэх боломжгүй болж эхэлж байгаа гэсэн үг. Наадмаас хойш хаалт нэгдэхгүй болоод ирэхлээр зэрэг тухайн иргэн очоод 21-т 22 дахь удаагийн нэвтрэлтүүд дээр хаалт нэгдэхгүй. Тухайн тохиолдолд иргэн маань шууд гар утснаасаа зам цэг юм гээд ороод төлөх боломжтой. Тухайн цэг дээр манад ажилтан байгаа. Ажилтанд хандаад карта уншуулад төлбөрөө төлөх боломжтой. Зам тээврийн сайдын баталсан журмаар тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх юм. Харин захим нэхэмжлээ төлөөгүй 21 дахь удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлөвлөх арга хэмжээ авах юм а. Харин авто зам ашигласны төлбөрийн нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 1.5% алдан тооцно гэсэн зохицуулттай. Иймд иргэд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн баяр наадам амрал цугаалгын үеэр зам ашиглан зорчиж захим төлбөрийн олон арга хэрэгслүүд болох зам цэгмэн, Mongolia, Баримт, Outbox, HiPay, Gregge, SocialPay, QPay, Toki, Most Money зэрэг олон арга хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө цаг тухайд нь төлж авахыг алтныхан сануулж байлаа.